Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би Wim Hof method буюу монгол хэл дээр болохоор Wim Hof-ийн арга гэдээ орчуулагдсан юмсан энэ номны талаар ярих гэж байгаа. За энэ номтой би яг хизээ хамгийн анх танилцаж байсан бэ гэхээр мөн яаж танилцсан бэ гэхээр Оросын нөгөө нэг Bitва Extrasensitive гэдэг зүүн бэлгийн талааны тэмцээн нэвтрүүлэг гардаг байсан шүү дээ, дээр үед. Тэр үед нэг Wit Mono гэдэг нэг оролцогч орж исэн байхгүй юу? Орос биш. Тэр одоо хаанахын хүн байсан сайн мэдэхгүй байна. За тэгээд тэр нь нэгдүгээрт нөгөө зүүн бэлгийн одоо уур чадвар нь өндөрөөс гадна Оросч нь одоо манай Монголоос хөт улс шүү дээ. Тэгээд зураг авалт нь өвөл болж байхад өвлөх хувцсгүй зүгээр дан нөгөө далайн эрэг дээр өмсдөг юм цамцнууд байдаг шүү дээ. Тийм нэмгэн цамцтай дандаа яваад байдаг гэсэн. Тэгээд тэр надад маш их сонирхолтой санагдчихсэн. Нэгдүгээрт айгүй тийм гоё нүдэнд дулаахан ярьж байгаа үрж байгаа нь амар таалагддаг. Хоёрдугаар тэгээд яаж ингээд даарахгүйгээр ингээд ийм нэмгэн цамцтай хувцс нургүй ингээд өвлөх хүтэнд яваад байгаа юм болоо гэж би гайхаж байгаа. Тэгээд тэр хүний ярилцлага, бичлэгүүдийг нь олж уншаад хичээл энтрийг судалж явж байгаад энэ Wim Hof-ийн шавн юм байна. Шавн байсан юм байна гэдгийг олж мэдсэн байхгүй юу. Тэгээд энэ Wim Hof гэдэг хүнийг анх олж мэдчихсэн. Тэгээд энэний бичсэн Wim Hof method гэдэг номыг нь болохоор Audible дээр нөгөө хойд аудиобук хэлбэрээр нь сонсч байсан. 2018 гэдэг чинь бараг 8 жилийн өмнөх юм уу тий. За тэгээд энэ хүн нөгөө нэг мөсөн хүн гэдгээр алдартай. Өвлийн хүүтэнд юусоо ингээд daardахгүй, хувцас өмсдөггүй ингээд мөсөн дотор тий одоо өндөр уулийн оргил моргилд ингээд хувцас унаргүй ингээд явж идэг. Тэгээд дэлхийн 20 гаруй одоо рекордыг эвдсэн тогтоосон юм хүн гэж байгаа. За тэгээд миний хамгийн түрүүнд сурсан зүйл нь тухайд сураад хэрэгжүүлж байсан зүйл нь юу вэ гэхээр хүт усанд орох байсан. Энэ нь бол миний хувьд амар том чаленж байсан л да. Гэхдээ ямар ч гэсэн Wim Hof-ийн аргаар би хүт усанд орсоор байгаад өдөр болго ордог гэсэн. Тэгээ орсоор байгаад нөгөө нэг сүүлдээ бүр Улаанбаатарт нөгөө халуус тасардаг штэ тий 100 ингээд хуураар тэр мэрэнд ингээд юусаа ажихгүй ингээд зүгээр л шүршүртэй хүт усанд ороод зогсчдаг болсон байсан байхгүй. Тэгээд ингээд тэр үед өөрийгөө амар юм супер павертай болсон юм шиг мэдрэгтэй амар гоё ядж жаргалтай байж байсан чинь ковид гараад тэгээд ковидын нөгөө вакцин хийлгэсэн шүү дээ тий. Вакцин хийлгэсэн өдрөө би бүр амар хүнд халуураад яг ковид тустай юм шиг халуурсан. Тэгэл вакцин хийлгэснээсээ хойш огт хүт усанд ордчихдаг болсон. Тэгэл ерөөсөө тэрнээс хойш нэг ч өдөр дахиж хүт усанд ороогүй байхгүй юу. Тэгээд харин сая санаандгүй дэлгүүрт интернет явж исэн чи яг энэ ном харагдахаар нь дахиад уншмаар санагдаад тэгээд монгол хэл дээрх хувилбарыг нь авч уншсан. Тэгэхээр энэ ном дээр бол угаасаа одоо яаж энэ ур чадварыг эзэмшдэг, энэ одоо ямар ач холбогдолтой юм те ер нь бол өөрийнхөө хүний бие гэдэг ямар гайхалтай юм хязгааргүй потенциал авиас чадвартай юм те. Гэтэл бид нар одоо нөгөө comfort zone буюу ингээ хитрхийх тав тухаасаа болоод айгүй юм нөгөө нэг нэлцгай болчихсон те. Гэтэл бидний өвөг дээдс үед орон гэргүй ингээл агуу магууд амьдрал ямар ч хүүтнийг одоо давж гараал тий. Тэрэнд ингээд бие нь ингээд цаанаасаа дасан зохицдог тийм ур чадвартай байж байгаад бид нар ингээд соёлчхын хэрээр бүр улам илүү юм сул дорой ийм хүмүүсийг бүтээгээд байгаа. Тэгэнгүүт энэ одоо Wim Hof-ийн аргыг хэрэгжүүлснээр нөгөө нэг төрлөх яг мөн чанартай ямар авиас чадaltaй хүч чадaltaй байдгийг тий. Тэр бүх одоо боломжуудаа нээх тэр боломжийг олгож байгаа гэсэн үг. За энэ хүний өөрийнх нь одоо хувийн амжилт гэх юм бол умард туйлын цагиргаар одоо 21 км-т зөвхөн богино өмдтэй хөл нүцгэн гүйсэн. Тэгээд Африкт цэвдэх Намбийн цөлийг амаач чиглэхгүйгээр 42 км-т гүйсэн. Мөн зузаан мөсөн давхраг доогуур шунгаж ороод 60 гаруй метр сэлж мөсөөр биеэ өвч гучуулж хаад биеийнхээ дотоод дулаанаа алдалгүй олон цаг зогсож байсан. За мөн дээрээс нь Гиннесийн дээд амжилтыг 20 гаруй удаа эвдсэн. Wim Hof болохоор Нидерланд гаралтай. За тэгээд ээж нь 4 хүүхэдтэй айл байж байгаад ээж нь одоо 5 дахь хүүхдээ төрүүлж байгаад энэ өөрөө ихэр юм байна л да. Тэгээд ахын төрүүлчихэд эмчнэр нь нөгөө нэг тухайд их өмийнхөө байхгүй гэцэнд нь 2 хүүхэд байгаа гэж мэдэхгүй. Тэгээд ахын төрүүлчихэд ээжийг нөгөө амраах хэсэг рүү явуулсан байжсэн чинь өмнө нөгөө нэг аюу олон төрсэн хүн болохоор угаасаа гэцэн дотор нь ямар нэг юм бэ те нэг юм болохгүй байх гэдгийг мэдрээд тэгээд ийм сувилагч нартай хэлсэн чинь одоо нөгөөдөл нь те угаасаа төрсний дараа ингээд гидс чинь бацлын юм хөдөл нь энэ бол хэвийн зүйл гэж тайтгаруулсаар агаар маш их хугацаа алдаад за тэгээ яалтчгүй хэсэг хугацааны дараа 2 дахь хүүхэд байгаа гэдг нь одоо тодорхой болоо тэгээд хаалгаа хийж гаргасан байхгүй. Ер нь бол хитгэн хором алсан бол амь эрсдэх магадaltaй байсан. За тэгээд ээж нь нөгөө хүүхэд нь одоо маш юм эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг мэдсэн учраас тухайн үед маш тийм
итгэл үнэмшилтэй католик сүмд явдаг тийм хүн байжгаад хүүгээ төрөх үеэр нь бүр маш их залбирсан байгаа юм. Би ингээд энэ хүүхдээ амьд түлдэж чадхал юм бол одоо сүмийн пастор болгоно тэгээ гинтэн болгоно гэж амлаж ийн гэл маш их залбирч хагаад энэ хүүхдээ төрүүлээ тэгээ гарсан байгаа байхгүй. Тэгээд багасаа ингээд байгальтай ойр өсөөд за тэгээ дээрээс нь эмхүүтэнд маш их өөрөө татагдаад байдаг гэсэн юм байна л да. Одоо өвөл ингээ найзуудтайгаа 7 настайдаа өвөл найзуудтайгаа тоглолцож байгаа. Найзууд нь бүр ингээ хаяа явцсан. Тэгээ цасан дунд ч тэ гадаа. Тэгсэн чинь ингээ тэр дунд ингээ амар гоё унтмаар санагтаад унтаад өгсөн байхгүй цасан дотор. Тэгээ гэрийнх нь ирж хайгаад бөө юм болоод тоглож исэн газар нь очиж яасан чи унтчихсэн гэж байгаа юм. За тэгээ нөгөө биеийн дулаан мулаа наалтцсан тийм ингээд үхлийн ирмэг дээр ирсэн. Нэмлэх нийтлэлийн хэд хоног гифтэд гарсан байгаа байхгүй. За тэгээ тэрний дараа дахиад 11 настайдаа бас өвөл гэртээ сургуулаа дараад гэрлүүгээ харж авч жагаад нэг шатан дээр суугаад амар гоё унтмаар санагтаад тэр хүүтэн татагдаад тэг унтмаар санагтаад унтцсан. Тэгээ бас яг тэр 7 настай үе шиг нь амь нас нь маш тийм эрсдэлтэй байдалд ороод дахиад нэмлэх хэд хоног гарсан байгаа байхгүй. За тэгээд ийм байж байгаад яг 17 настайдаа нэг юм хүүтэн цөөрөм рүү бас өвөл хүүтэн цөөрөм рүү шумбаж ормоор санагтаад цаанаасаа татагтаад тэгээд ороод тэгээд тэндээс ингээд маш юм одоо аз жаргалын одоо bliss буюу тийм бараг гэгэрлийн тийм мэдрэмжийг авсан байгаа хгүй тийм маш гүн гүнзгий тийм мэдрэмж аваад за тэгээд тэрнээсээ хойш ерөнхийдөө энэ ур чадвараа хөгжүүлээд тэгээд энэ нь одоо хүний биед физиологт ямар үр ашиг тустай үр шимтэй тэг хүний махан бие гэдэг юм хязгааргүй нөөц болцоотой юм байна гэдгийг олж нэгээд тэгээ маш олон хүнд зааж зургасан энэ номооч гаргасан тэгээд нугасаа нөгөө маш олон рекорд ивсэн болохоор олон сургуулиуд нөгөө эрдэмтэд судлаачид маш ихээр энэ хүнийг сонирхож айгүй их тийм судалгааны ажил хийгдсэн байт юм лээ. За тэгэхээр энэ ном дээр одоо гарч байгаа хамгийн ихэнд одоо зааж байгаа юм гэх юм бол хүүтэн шүршүрт орох. За хүүтэн шүршүр гэхээр бид нэр ингээд шууд цэрвдэг штэ тэ хүүт уснаас. Гэтэл энэ хүний одоо зааж байгаа арга нь эхлээд зүгээр халуун усанд орчоод тэгээд халуун усанд ороод ингээд хүний бие чинь юм дотроос ингээд халаад ирдэг штэ тэ. Тэр үед нь ингээд шууд цэг хүүтэн усанд 30 секунд зогсож бие тасах гэж байгаа байхгүй. За тэгээд энэ үйлдэлийг 10 удаа хийчих юм бол энэ нэгэ хөвчл болчихно. Тэгэхээр зүгээр халуун усанд орж жагаад гарахынхаа өмнө 30 секунд хүүтэн усан зогсоод за тэгээ энийг ингээд 10 хоног гүйцэсний дараа биеийн хөвшил болоод би ингээд цаанаасаа өгүүлээд эхэлдэг гэдэг ном дээр бичсэн байгаа. Энийг би бас өөрийнхөө биеэр мэдэрсэн болохоор яриад та үнэхээр ингээд хүүтэн ус руу ормор санагтаад хүүтэн усанд ингээд татагтаа тэмүүлээд байдаг болчдаг. Тэгээд хүүтэн усанд ингээд орсны дараа маш гоё юм ирч хүчтэй цэнэглэхтэй хүн ингээл нэг юм ноцоороо л тийм ирч хүчгүй болоод ингээл юу ч хийсэн нэг юм утга учир мэдрэхээ болоод ч юм уу тийм ингээд нэг юм гацалтын байдалд ордог шүү дээ. Яг тэр үед бол энэ арга бүр маш сайн туслана. Тэгээ нэг хэрэгжүүлээд эхэлсэн бол ер нь бол тасралтгүй ингээд хийгээд байх хэрэгтэй. За би тэгээ тухайн үед ковидын вакцинаас хойш хийж чадхаа болцсон байсан гэсэн шүү дээ. Тэгээд энэ номыг аваад буцаад хүүт усанд ороод эхэлсэн. Тэгээд буцаад яг тэр мэдрэмжээ аваад буцаад нөгөө хүүт ус руугаа тэмүүлдэг болоод тэндээсээ гоё ирч хүч мэдрээд ихсэн ч айгүй гоё байгаа. За тэгээд энэ нь одоо бид нар нөгөө нэг өөрсдөө бөөцөлөөл дулаалал ингээл ямар ч хүүтэн мэдрэхгүй байгаад байх тусам энэ бие хаачин улам ингээл хатан гашаал тэ нөгөө захын мэдрэлийн судсууд ингээд үйл ажиллагаагүй болоод тэ ингээд агшаад тэнгууд нөгөө зүрх чинь ингээд бүх бие рүүгээ ингээд цуссаа шахахын тулд бүр илүү улам ингээд хүчтэй жирийн үедээ ингээд 10-аас одоо 1% л одоо хүчин чармаалтайгаар бүх бие рүү ингээд цус шахдаг байсан болвол ингээд би өөрсдөө бөөцөлөө захын мэдрэл судснууд ингээд агшаад байх тусам улам илүү хүчтэй 10-аас 10 хүчин чармаалтаа бүр бүтнээр нь дайчилж ийж ингээд цусаа эргэлдүүлэх шаардлагатай болчдөг. Тэнгүүд ингээд хит их ачаалал аваад одоо нөгөө нэг тог могч хүртэл хит их ачааллын дэндүүлжүүл ингээд дэлбэрчдэг шүү дээ. Тэрэн шиг ингээд зүрх судасны өвчин ер нь бол тэрнээс болж одоо буруу амьдралын хоолунд хөвшлээс гадна энэ нөгөө хүүтнийг биедээ мэдрүүлэхгүй байгаагаас болж ер нь бол энэ зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлал маш өндөр. Тэгээд энийг хүүт усанд ингээд ороод дасчих юм бол зүрх судасны өвчнөөс айхаа болохоос гадна ер нь бол бүх төрлийн өвчин ангаах боломжтой гэж үзэж байгаа. Төрлийн өвчнийг ангаасан одоо тийм туршлагатай байгаахгүй. Ном дээр ингээд бүгдийг бичсэн байгаа. Тэгээ зөвхөн бие махбодын гэхээс илүү одоо сэтгэл готролтой сэтгцийн янз бүрийн өвчнүүдийг хүртэл хүүт усны тусламжтайгаар эдгэх боломжтой юм байлээ. Энэ зохиолчд нэг хамгийн аимшигтай харамсалтай зүйл тохиолдсон. Эхнэр нь энэ сэтгцийн өвчтөй болоод тэгээд 4 хүүхэдтэй байжгаад 4 хүүхдээ шууд үнсэл 8 давхраас үсрээд амиа хорлцсон гинэ. Тэгээ яад сэтгцийн өвчтөй болцсон гэсэн чинь тухайд нөө Испанд дотоодын юм ямар нэгэн тэмцэл юм хүн гарсан юм уу та. Тэгээд нэг орой унтчихсэн чинь гэрийнхэн доор
машин дотор байсан 3 хүнийг амьдаар нь дийлбэлэх тийм үйл явцыг хараад тэрнээсээ шокроод юм нь бол жоохон сэтгцэд нь өөрчлөлт ороод тэрнээс хойш ингээд хэцүү цаг үеийг туулж явсаар байгаа. Тэгээ тэрийг дэлэхгүй ингээд амин оролцсон байхгүй. Тэгээ тэр их үү гашууг ерөнхийдөө давж туулахад бас энэ хөт уусанд тусалсан гэдэг энэ ном дээр бас бичсэн байсан. За тэгэхээр хамгийн ихний арга нь болохоор хөт уусанд биеэ дасгах. За хоёр дахь аргын хувьд гэх юм бол амьсгалын дасгал зааж өгсөн байгаа. Гэхдээ би бол энэ амьсгалын дасгалыг шууд хүн болгон хийж чадна гэж нэгдүгürt бодохгүй. Хоёрдугаар хүн болгон бас шууд хийх хэрэгтэй гэж бодохгүй. Яагаад вэ гэхээр энэ амьсгалын дасгалууд ер нь нөгөө биеийн бэлтгэгдээгүй хүний хувьд маш аюултай байдаг байхгүй юу. Одоо янз бүрийн огт бясалгал жишээ нь хийдэггүй хүн тийм маш их стресстэй хүн, маш их одоо хөдөлгөөний дутагдaltaй, биедээ айгүйх блоктой хүн шууд ингээ амьсгалын дасгал хийгээд ер нь бясалгалын одоо юм экстрем төрлөөр хичээлээд эхлэхээр бие махбод нь хүлээж авч чадахгүйгээс гадна сэтгцэд нь өөрчлөлт орох бас боломжтой байдаг. Тэгэхээр биеэ маш сайн бэлтгэх хэрэгтэй, нөгөө нэг блокуудын арилгачтай идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. За тэгээд бид хуримтлагдсан одоо стресс, бухимдал тэр бүх зүйлүүдийг гадагшлуулж байгаад тэгээд ерөнхийдөө ингээ байнга өөрийнхөө хэмжээнд тэ өдөр болгон бясалгал хийдэг болсныхаа дараа ерөнхийдөө энэ янз бүрийн одоо экстрем амьсгалын дасгалууд, энэ бясалгалын төрлүүдээр хичээллэх хэрэгтэй байдаг. Амн дээр бол тэгээд угаасаа нөгөө яаж амьсгалын дасгалаа хийх үү? Тэгээд тэрийг хийснээр одоо парасимпатик болон симпатик мэдрэлийн системүүдийг яаж идэвхжүүлэх үү? Бодис солилцоонд яаж нөлөөлөх үү? За хамгийн гол нь нөгөө өөрийнхөө гормонуудыг шууд ингээд автоматар ингээд үйлдвэрлэх боломжтой болгодог. За жишээ нь одоо нөгөө нэг эндорфин, серотонин, допамин, адреналин гэдэг тэднээс гадна опиоид гэдэг нэг гормоныг хүртэл ялгаруулах боломжтой болдог гинэ. Энэ гормон одоо ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр нөгөө бие махбод ингээд өвдөлт мэдрээд стресстэй эхлэн штэ тий тэрийг ингээд өвдөлтийг сааруулдаг, тайвшруулдаг тийм гормон байдаг гинэ. Тэгэхээр энэ амьсгалын тусламжтайгаар нөгөө мэдрэлийн системүүдтэй нөлөөлөхөөс гадна за тэгээд бүх төрлийн өвчнийг ангаахаас гадна одоо нөгөө нэг өөрийнх нь дархлааны системийн өөрийнх нь эсрэг ажилтдаг болсон одоо энэ чихрийн шийдэмч үү юм уу те энэ үе мөчний янз бүрийн өрөвслүүд за тэгээд харшлын гаралтай өвчнүүд те ерөнхийдөө энэ амьсгалын дасгалын тусламжтайгаар тэр бүх өвчнүүдийг эдгэх боломжтой. За тэгээд дээрэс нь өвчнөө хүртэл намдах боломжтой. Тэгээд энэ амьсгалын дасгалынхаа тусламжтайгаар одоо бас өөрийнхөө энэ олон амжилтуудыг энэ хүн гаргасан байгаа байхгүй. Одоо зөвхөн өөрийнхөө өвчнийг эмчлэхээс гадна өөрийнхөө даалт ухамсартай холбогдоод одоо нөгөө боргоцоо булчирхааныхаа үйл ажиллагааг идэвхжүүлээд одоо шинжлэх ухааны хэллээр ярил те нөгөө талын хэллээр нь ярих юм бол 3 дахь мэлмийг нээх боломжтой гэсэн. Биеийн шүлтгэлгийг нэмээ тэгээд тархины цусан хангамжийг бидний одоо тэг төрхөөс ахуулаа зүгээр энгийн хэмжээнд ингээ авдаг байсан цусан хангамжийг хэд дахин ингээ нэмэгдүүлээд ирэхээр одоо энэ нөгөө боргоцоо булчирхааны үйл ажиллагааг идэвхжүүлж өгд юм байна л да. Тэгээд одоо янз бүрийн одоо зүн илрэгтэй өөрийнхөө зүн совинтойгоо холбогдох дотоод дуу хоолойгоо сонсох гэдэг ч юм уу янз бүрийн бас тийм метафизик асуудлуудыг бас хүндсэн тийм зүйл болдог. За тэгээд угаасаа нөгөө нэг хамгийн анх витаминоо гэдэг экстрасенсд орж исэн гэсэн шүү дээ тий. Зүн бэлгийн тулаанд орж исэн. Тэр хүн ч гэсэн одоо энэ аргачлалын тусламжтайгаар зүн совингоо нэмэгдүүлээ тий тэр тэнцэнд орж исэн баггүй. Тэгэхээр ийм аргууд байдаг. За тэгээд цаашлаад одоо тархиа яаж удирдах уу? Спортын амжилттай ур чадвар биеийн хүчийг хэрхэн нэмэгдүүлэх үү? Сэтгэл санаандаа одоо яаж нөлөөлөх үү гэдэг ч юм. Маш олон сэдвүүдийг хүндсэн ийм сонирхолтой ном байгаа. Тэгээ та бүхэн сонирхолтой санагдсан бол өөрсдөө авч уншсаад хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээд бас сонирхох юм бол шууд өнөөдрөөс эхлээд хөт уусанд ороод үзээрэй гэж зөвлөмөрөө. За тэгээд энэ хүртэл хамтайсан баярлалаа. Баяртай.